За тэгэхээр энэхүү сайн зүйлийн эсрэг ямар хуу тактик боловсруулсныг бүгдээр харцгаая. За хоёр тамирчны хувьд бол мэдээж хоёулаа адилхан баруун хөлөө урталтаа тавьж степ авч байна. За энэ нэг бодлын давуу талтай байдаг. Эсвэл нэг бодлын бас Сул тал байдаг. Хоёр тамирч маань хэрхэн яаж энэ байрлалаас өөрийгөө авч гарч өөртөө ашигтай байдлаар довтолж оноо авах нь бол одоо өөрсдийн ур чадвараас шалтгаална. Тэгээд хэдүүл бүгдээр хамтдаа үзцгээе. Яагаад давуу байдаг гэхээр за хоёр хүний илүү техник хийж байгаа нөхцөл нь илүү тийм амархан болоод ирдэг гэсэн. Одоо жигтүүдэд урдаан хөлөөрөө хамгаалаад дараагийн хөдлөн хийгтүүдэд оноо авах учраас энэ бас амархан болж байгаа гэсэн. За эсвэл техникийг хиймээр байдаг. Нөгөө талын тамирч нь бас адилхан баруун хөлөөрөө өргөө таагаад байхаар бас нэг бодлын хүндрэлтэй байдаг тий. Тэнглэг яхаа. За тамирчид маань Улаанбаалын тамирчин, Солонгосын тамирчин маань бас нэлээд хөдөлгөөнтэй тий. Туслах хөдөлгөөн буюу хүлний ажиллагаа юу гэдэг нь жилтийг бас маш олон хийж байна. Хоёр тамирчин маань их хвчлэн толгой давталгаа хийж байна. Цаашдын ирэх оноонууд толгойноос илүү гарах болов гэж миний хувьд бас хамгаалж байна. За бие хэмжээр бас доош өшүүлчлөө гэдэг. За энэ барьдаг хөдөлгөөн бол хамгаалтандаас ордгоо. Хөл явахтай зэрэгцээ шууд дээш. За буланд ирсэн цаашаа жигэд гарах. За хөх булангийн тамирчин маань дивжэнээс гарчлаа. Ингэснээр булангийн тамирчин маань торгуулаар авснаар Улаанбаалын тамирчин бас тэр юг өөртөө давуугаас маш сайн авч чадж байна тий. Илүү сайн ажиллаж байгаа. За тоглолтын 1-р үед дуусах 30 секундын хугацаа маш ойролцоо оноо явж байна. Тэр тамирч яг өшөлж оноо хараахан авсангүй сануулгаар нэг оноог Солонгосын тамирчин маань авч чадсан байна. За жижиг төлөө буулгахтаа ч гэсэн яг хөл өрөх тэр нэг нөхцөлийг хааж буулгаад энэ Улаанбаалын тамирчин бол за Калины дараа шүржин зогсоох гэсэн командын дараа үешлсэн учраас адилхан сануулгатай болж нэг харьцаатай тоглолт үргэлжлэнээ үзэж байна. За бүх юм нь адилхан болоо явцсан. Контакт нь хүртэл адилхан. За ингэснээр Улаанбаалын тамирчин эхний үеийн ялтыг авч байна тийм ээ. оноо адилхан боловч Улаанбаалын тамирчин маань илүү олон удаа контактлсан болохоор тухайн үеийн ялтыг бол өөртөө авч байна. За ард нь манай Монгол тамирчид давуу эрхээ ашиглан тамирчтай маш ойрхон үзэж байгаа харагдаж байна. Шар бүс мүсээ дүүцэн юм идсэн их л тухтай үзэж байгаа шиг байна манай тамирчид маань. Мэдээж тэквондогоор хичээлдэг хүүхэд залуучуудын хувьд бол эх оронд нь Аз тивийн шилдэгүүд хуран цуглаарч за энэхүү гайхалтай тэмцээнийг дэрэгдээс нь үзнэ гэдэг бол тамирчин хүний хувьд бол маш гайхалтай давуу тал. За тэгээд маш ховор тохиох боломж байгаа тий. Энэхүү тэмцээнээс дэлхийн шилдэгүүдийг хэрхэн яаж тулалддаг, тухайн тамирчдын арга техник, гэх мэтчлэн маш олон сайхан зүйлсүүдийг дэрэгдээс нь харж дараагийн тэмцээн уралдаандаас дахиж төвчл гарах байх тийм ээ. Тэгээд хүн үзэж харснаар бас тэр хэмжээрээ сэтгэдэг учраас олон улсын өндөр зэрэглэлийн тамирчдыг хараад өөрсдөө ч гэсэн авраг болох тийм хүсэл сэтэл төрж байгаа болов гэсэн бодол байна. За тэмцээний 2 дугаар үе эхлэх гэж байна. Эхний үед бол Бүгд найрамд Солонгос улсын тамирчин ялтыг авснаар онооны харьцаа 1-1 байгаа. За энэхүү 2 дугаар үед за Тайван улсын тамирчин маань толгойн давжилттай товтлсноор онооны харьцаа 3-1 болж байна. Сая дэвжнээс гарч болоо гэсэн чинь бас гарахгүй их тогтцоотой байна. Тийм байна. Хөлийн баланс сайн байна тий. За оноо дутуу. Улаанбаалын тамирчин эхнээс нь шахсан тоглолтыг хийж байна. Тэгэхгүй бол яг өмнөхтэйгээ адилхан энэ тэнцээ үзэх юм бол биенээсээ хараагаа оноо авч чадахгүй дууссан тийм ээ. Тэгэхээр холболтууд комбинацуудаа комбинуудаас илүү тийм эртнээс төлхөө явж байна. Ингээ харахад Тайван улсын тамирчин бол их бага алдаа гаргаад байна. Их цэвэрхэн тоглолт юм тийм. Их хүлээцтэй алдаа гарах юм. За тэгээд алдаа гарах мөчт нь илүү тийм тесрэмтгий хөдөлгөөн хийдэг л тамирчин юм байна. Яг харахад бол хоёр тамирчны хувьд өндрийн зөрүү нэг их байхгүй ч гэсэн Тайван улсын тамирчин маань хөл нэлээд урттай юм байна. Тийм болохоор өрсөлдөх тамирчин өөртөө бол аль болох ойртуулгүй хөлөөрөө жигээ заагаа аваад байна тий. Энэ хөлөө өргөд хамгаалаад байгаа нэлээд тийм хэрэгтэй болчихноос чангарсан чанга хөл нь хурдан л
хүчтэй ижиж илүү хурдан юм шүү дээ. тий. Солонгос улсын тамирч хөлөө өргөөд тэрэн дээр нь ажиллаад байгаа мөртлөө тэнцвэрээ болоод зогсоод байгаа гэсэн нь бол бас нэг тахиндоо хэрэгтэй болчихно гэж яддаг. Яг ширхгийн болч тэр нь илүү сайн хөгжсөн байна гэж харагдаж байна. Дэвжээний болон гарах гэж чадахгүй шүү дээ. Чадахгүй. Тийм ээ. За энэ тоглолтын арга барилыг жоохон сольсгээд заагаа ортуулаад ойрын занаас бас нэлээд хүчтэй өшөлтүүдийг хийгээд эхэлж байна тийм ээ. Мэдээж Солонгос улсын тамирчин ялагдаж яваа. Одоо тоглолт дуусгаад 25 секунд үлдсэн байна. За толгойд бол мэдээж эхний хоёр үе бол эхний нэг үе бол тоглолтод оноо авч чадаагүй. Тэгээд хоёрдугаар үеэс бол арга техник арай өөрөөр үзье гэж шийдсэн юм шиг байна. Толгой холоос гэхээс илүүтэйгээр гизэнд ойрын занаас өшгөлт хийгээд энэ нь амжилттай болсноор өөртөө бас 4 оноо авчиж байна. Хоёрдугаар үе дуусгаад 15 секунд үлдсэн. За сануулга авснаар 5-6 харьцаатай. Их сонирхолтой тулаан өсөж байна. Өрнөж байна. За яг муу адилхан шахаж орж байгаа. Дур төлөнд блоклоод цээжинд нь 2 оноо хүчтэй өшгөлтөөрөө хажуудлын өшгөлтөөр авч чадж байна. За 5 секунд л орсон. За 50 насны тамирчин бол бас харамсалтай байна. Хоёр үед тэргүүлж явж байгаа сүүл рүүгээ бариулчлаа шүү дээ тийм ээ. Харин За ингэснээр